энэ оноо түүхэн нүсийг хийж чадах хэмжээ бүртний шийдвэр гаргасан. Өөртөө одоодаа нийтийн нийтийн газар цагдаагийн хэлбэртэй хамтсан байх. Нэмэлт 4 тавчаар дээр өргөл хийгээр шийдвэр гаргасан байна. Өөртөө одоодаа дасан болцыг өөрсдөө хорооноос манай улсын байцаагчдын ажил нөхцөл бүрдүүлснээс ийм дөрвөн зогоончиг өгөхөөс үдээлж байна. Манай байцаагч нар ямар ч байсан нийслэлийн иргэдийн айтайтай амьдрах орчныг бүрдүүлэхийн нөөцөд хүчин жаргал гаргаж Улаанбаатар хотод түүхийн нүрсийг нэвтрүүлэхгүй байхын үүргийг хүлээж энэ ажлын байранд маш хариуцлагатай байж энэ үйл нийслэлүүдийг эрүүл агаартай урд урдынхаа зүйлээс агаарын хөгжил сайжруулсан нүүрс нь утаа багсан ийм орчныг бүрдүүлэх бид бүхэн хичээсэн ажлын нөхцөл нь бас бүрдүүлж өгсөн бол Монгол Улсын засгийн газар давуу агаарын орчин боловсрол бүрдүүлсэн ороонд бас нэг улсын ажиллагчдад хаалгаж өгөх юм байна. Бид бүхэн хариуцлагатай ийгүүл эсболноо гэж. Мөн та бүхэн эсэргүүцлийн хурлын тэргүүлэгч орчны бүхнийг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын авны дарга чэйгантар таны урьж байна. За ирсэн. Хавханд өдөө хүргэе. Тэгээд засгийн газрын бодлого шийдвэр болох бэлдэж явж байгаа нэг хэлбэрийн тул өнөөдөр бас гарч ирэл, бүрдүү гарч ирэл, систем мэргэжлийн 24 өдрийн бүрдүүлэлттэй баг одоо мэргэжлийн ажил үйлдвэр гүйцэтгэх энэ явуулгын пост бас нэлээд өөрөөр байгаа. За дөрвөн зүйл дээр энэ явуулгын пост гарч ажиллана. Гонцолгоонууд Улаанбаатар холбоос нэвтэрж байгаа түүхэн үсэг хоригдсон гэсэн гол зорилготой байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ явуулгын постыг сая багтмал танилцуулсан. Энэ зүйл бол хогдсон одоо компьютер надад заа одоо гадаад бүгд самбартаа одноо камертай шуурхаа ажиллах бүх болцоог хангасан юм сайхан явуулгын пост болж байгаа ажил бид бол засгийн газрын жанаа холбоотой зэрэгжүүлэх ийм хавхаа өөрөөр хариуцлага авсан улсууд байгаа. Тэгэхээр энэ өөрийн бүгдээр дооттой бас офицерлж өнөөдөр энэ үүсэж байгаа орчны бодлогыг бууруулах бий болж байгаа өдөр өдөр саруулж явах юм өстой судаа. Тэгэхээр хаахад амжилт хүсье. Ажил үйлдэл сайн бүжгээрээ өдөрт одоо засгийн газрынхаа өмнөөс өдрөө зэрэг хэлтэй гэж бид болж ажил амжилт. За та бүхэнд баярлалаа. Монголчуудын маань эрүүл амьдралыг үндэслэн яг агаарын бүтээгдэхүүн одоо монголчуудын эрүүл мэндэд эсрэгээр нөлөөлж байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд энэ одоо ажлын байр нэгтгэснээр агаарын чанарын Монголын газрын 62 тогтоодын бүрийн агаарын одоо бодлогод илүү үр багч гэж бодож байна. Ингээд та бүхэндээ ажлын өндөр амжилтыг хүсье. Анхаарал тавьсан байна. Арга зогсож ороод хүлээж авдаг зураг байна. Юу яа? Хотын бүрэн ноутбуктай ажлын байран дээр ажиллах нөхцөл хангалттай. Wi-Fi routerтэй интернетийн хөрөнгөний цагийн. Тэгэхээр мэдээ тайлангаар шууд нийслэл рүүгээ өөр бусад байгууллагууд руу хөрөнгө ямар ч асуудал. Wi-Fi routerтэй Wi-Fi хөрөнгөний цагаар Wi-Fi. За гадны камер хөрөнгөний цагаар ашиглаж байгаа. Мөн ажлын байр 24 цагаар ажиллаж байгаа учраас гар нүрээ угаах, хоолцоо гэдэг шкаф ажлын байрны гэсэн. Энэ агшин зүрийн халагч. Мөн бас өөр зөөрийн 30 литрийн багтаамжтай бас нэг юм канистр бас авсан байна. Хоолой цаагаа бас болж байна. Тийм. Цаагаа ууч нь хоолой хийгээд хэлчихсэн. Энэ цагдаагийн юу байгаа тийм үү? Тийм, цагдаагийн дээр шүү дээ. шууд тэдэ холбогдсон төлтөө холбож болно.
Тэгээд давж юм дарахтаа давж юм дарах бол тусдаа өөрсдөө камер авчраа сүйдүүлж байгаа. Тусдаа тэдний Надад камер. ингэж ярьсан шүү дээ. Энийгээ солиотой холбоо. Эндээ дахиад та нар энэ дөрөв газар авчихсан шүү дээ. Тийм. Дахиад энийг шуургатай болгочихё. Манай шоухот Тэр хийж байгаа. тэр ажил юм болж байгаа. Раац бол даваа жамдаа орохдоо цагдаагийнхаа раац хоолох шаардлагатай шүү дээ. Одоо янз бүрийн асуудал харлаа тий цагдаа бол Угаасаа энэ бүтээгт маань цагдаа хамтран ажиллана. Тэгээд цагдаагийн газрын бүтээгт маань юу вэ? Арацаа, камера, бүтээн яг юм байна. энэ аппарат тий Тийм аппарат. Одоо энэ чиглэл тийм сүлжээ тухай үгээр баримтчууд, зурагчууд, дүрсчүүлэх гэдэг. Энэ камер юунд өгсөн? Тийм. Одоо яг энэ бүх зүйл дөрвөн боонч дотор дөрвөн ажлын байр. Дөрвөн ажлын. Тэний ажлуудаар өгсөн юм аа. Одоо ингээд гадна талаа хойсон дараа ер нь очих ганцаараа тэр 220 шийдэх. Өвөл бол энэ тэр чи 220 ажиллана. А энэ нарны 12 бол раац камерыг тэр усаар ажиллуулсан. Фокус хатуу. тийм. Яг тэр наны панелээр малчингийн 100 хэрэг хэлсэн баг. Энэ ч бол гэрээ ирэхэд харцдаг гэдэг баг. Малчаа. Тийм учраас энэ зэрэг ирэхэд ань лазер панелээр болохгүй. А яг тэр дүнээр ичээд авдаг. Тэр халаагаар болохгүй. А энэ Харахгүй ба тий. бус нь бол тэр 12-оор ажиллах боломжтой. Энэ гэрээ Усан бойлуулсан. шууд халаантай. Агшин зүрэ халаач та. тэр градустай. Ерөнхийдөө бол манай байцаагч нар цагдаагийн албаагч нар маань энэ байранд ажиллах Хоглох юм байна. Энд ээжтэй амарч. тэгээд ээжтэй бас нуруу амрах 24 цагаар авч байгаа. Өвөл бидний ажиллаж одоо хол өвөл шиг. Өвөл ажиллаж. Тэгэхээр хатуун дулаанаа 220 шийдчих. Бид нар захиргааны асуудлыг нөө төвчөө барьж байгаа зөвхөн бүх төв хөвтөр хийх юм. Энэ ийм байж болох уу? Зүгээр жижиг сайжруулсан зургууд байдаг шүү дээ. 100 гараа сайжруулсан төлшөө өгүүлэх боломж юу? Одоо бүр тогтцол юм газар чи. Болно тий. Яг тэр бодлого зэрэг Нөгөө тэгж халаах бол өөр чиж асах 35 градуснаас болно шүү дээ. Яг бол тэр нь нөгөө давхар яг олон хөөсөн зүр шилдэг юм. Олон газар гэдэг. Хөвгөө газар болчих зү. Энэ яг тэр энэ ч өөр 200 байхгүй газар бол тэгээд халаах хэрэгтэй болж шүү. Тэгэхээр энэ дээр нэг 100 ч юу 50 жил байна шүү дээ. ажил нэг ийм зохнууд байгаа шүү дээ. Сайжруулсан төлшөө чинь дээр нь цагаач хэлж байна. Тэгээд ус ч угаа 200 шүү дээ. Нэг ч шийдэж байна. Нэг цаагаар яам. Гэтэ бидний одоо маршрутаар бол нэг дан яг хулгайн гээд төв зам дагуулдаг айлуулах цахилгаантай байршлуудаар сонгож байгаа. Яг нь танд цагдаагийнхан маань нөгөө 24 цагийн эргүүлээс хийж байгаа шүү дээ. Тэр 24 цагийн эргүүлээр эндэрийн яг ноотон ноцтой тийм байршлууд байгаа. Энийг яг энийг байж тавиад явуулын цагтаа энэ хоорондоо ухаан цагаа тийм тэр зохион байгуулалтаас авсан. Цагдаагийн ерөнхий газар дээр бол 58 хүнтэй албан агчнаа. Наа чи тавцсан тавихаар аваад наа чи өвөл гүйж гарч ирээд хагтраад дун. Тэгээд нэг албан агч хөлөө. хийсэн аа. Зөвхөн хийсэн шүү дээ. Эсвэл мод тэгээд дээр нөгөө халтардгүй ирцээ наачч модон штэ. Өвөл бол гулсан шүү наач. Шатаа авахаар солиход энэ бол яг ч юм. Өвөл бас хэлээд байна. За сайхан. Сэгцрээ 62 дахь тогтоох асуултаа холбоотой үүсэг болоо бүх төвшөнд болсон байна. За мэдээж энэ нэг талаасаа хорсон шийдвэр бас нөгөө талаасаа энэ хоргийг хянж ажиллах юм бас одоо энэ хариуцсан байгууллагууд өмнө. Тэгэхээр нийслэлийн мэргэжлийн албан өнөөдөр онцны орны хамтлагаас энэ ажил хийж байгаа. Энэ ажлын хүрээнд одоо 4 хүн ажиллагаа явуулах болсон. Авч ажиллах гэж үндэсний ороогоос зөвлөж шийдвэрлээд нийслэлийн мэргэжлийн одоо өөрсдөө шалгуураар тавьдаг сайхан явуулах болсон. Аваад ажиллаад гаргаж байна. За одоогоор бол 24 өмнө хүүхдүүд нийслэлийн ялгаач хэлтэй тавьж ажиллана. Ойрын ирээдүйд 9-р сартаа багтаад бас нэг 10% нэмж ажиллана гэж байгаа. Тэгэхээр энэ хот руу орж байгаа агарын чанарыг сайжруулах гэсэн 6 төвийн дээр ханж ажиллахын хүрээнд одоо хот руу орж байгаа ол дөрвөн зам дээр энэ бас ажилладаг. Тэгэхээр та бүхэн бас харж байгаа энэ дээр одоо камераар томилсон энэ бүрдэг самбартаа
За нараар заагаа за хураах ууртай нараар компьютер бусад одоо раац тайм гэсэн энэ шаардлагатай төхөөрөмжүүдээ бол ажиллах боломжтой байна. За үйл зөвгөө ажлын дотроо бол энэ зориор ажилладаг хаалттай энэ бас хоолндоо хийгдчихдэг тийм цаг сонсох очны бүхэлдээ болсон хангаж өгсөн цагаа явуулах боломжтой байна. Тэгэхээр ер нь бол энэ ажлууд одоо яг энэний төлөө, юуны төлөө хийгддэг засгийн газрын бодлого шийдвэр хаана хүрэх вэ? Ерөөсөө л иргэдээ эрүүл аюулгүй хүчин бүрдүүлэхийн тулд цог зарах хэмжээний авагдаж хийгдэж байгаа. Энэ бол ерөөсөө Монгол улсын иргэн нийслэлийн иргэн бүрт хүрч одоо иргэн бүрийн одоо сайн сайхны төлөө эрүүл мэндийн одоо илүү хамгаалахын агаар орчноос сайжруулахын төлөө энэ бүх шалтгаалтай ажил хийгдэж байна. Мэдээж энэ бол энэ эхний жилийн сайжруулсан төлшийг одоо айлуудад түгээж сайжруулсан төлшний хэрэглээр дадлан болгож бас явах хэрэгтэй. Шинэ бүтээгдэхүүн, шинэ төлш гарч байгаа. Тэгэхээр энийг бол бүх төвшөнд туршсан байгаа, айл өрхтөр ч гэсэн туршсан байгаа. Туршлага бол амжилттай явсан байгаа шалтгаан сайн хэмжээний нийслэг сайн байна. Нөгөө талаас энэ түүхийн үүсээ айл төлөв шаардлага болж байгаа. Бас зөвхөн хэлж байгаа. Түүхийн үүс одоо шүү. Үүнээс сайжруулсан төлш, түүхийн үүс төлсөн сайжруулсан төлс айлын тэр тухайн айлд бол ямар нэгэн харахгүй. Түүхийн үүснээс доогуур тогтоож өгсөн засгийн газар. Тэгэхээр түүхийн үүс шатаах уу, сайжруулсан төлс шатаах уу гэдэг бол ойлгогдсон. Бид сонголтоо сайжруулсан. Бид нар хамтдаа одоо энэ засгийн газраас гарсан бодлого шийдвэрийг хэрэгжүүлж байж энэ агарын бохирдлын эхний ээлжинд одоо бодиттой их хэмжээгээр бууруулж ажиллах юм төлөвлөгөө тавьж байгаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас засгийн газрын 62 дугаар тогтоол түүхийн нүрс хэрэглэхийг хориглох тогтоолын дагуу орчны бохирлыг бууруулах үндэсний орооноос маршрутын бус явуулын цэгүүдэд хяналт шалгалт хийлгэхээр энэ дөрвөн явуулын ажлын байрыг үндэсний орооноос санхүүгийн асуудлын шийдвэрлэж өгсөн байна. Ингээд үүний дагуу нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 24 улсын эрүүл хяналтын ажилчид 24 цагаар тасралтгүй хяналт шалгалтын ажлыг цагдаагийн ерөнхий газрын албан агчтай хамтран Улаанбаатар хот руу түүхийн нүрс нэвтрүүлэхийг хориглох арга хэмжээг авч ажиллаж байна. За энэ засгийн газрын 62 дугаар тогтоол нь 19 оны 5 сарын 15-наас хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулаад өмнөх хяналт шалгалтын явцад бол 56 тээврийн хэрэгслэр 1851 тонн
түүхийн нүрсийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн таслан зогсоох арга хэмжээ авсан байна. За ард иргэдтэй сэрэмжлүүлж хэлэхэд явуулын энэ хяналтын зэвүүд маань Улаанбаатар хотын хулгаан замуудад одоо хяналт шалгалтын ажлыг 24 цагаар хийх учраас Улаанбаатар хот руу түүхийн нүрс нэвтрүүлэх үйлдэлийг бүү гаргаач. Мөн энэ агаарын тухай хууль болон зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцох захиргааны арга хэмжээ хариуцлага хүлээх учраас иргэд аж ахуйн нэгж байгууллагууд энэ засгийн газрынхаа тогтоолыг хэрэгжүүлж Улаанбаатар хотоо утаагүй цэвэр агаартай хот болгохын төлөө хамтран ажиллахыг хүсэж байна.